Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар бид Монгол улсын хөрөнгөний биржид бүртгэлтэй нэг компани тухай ярин чухал салбар мөн энэ анхны хамгийн нэгдүгээр хамгийн том зах зээлийн тоглогч нь хоёрдугаар Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг. Өнөөдөр бид ингээд сүү хувьцаат компани гүйцэтгэх захирал Булганы гант тулгатай ярилцж байна. Булганы гант тулга сүү хувьцаат компани гүйцэтгэх захирал Бэлхановын нэрэмжит Орсын холбооны улсын эдийн засгийн академик эдийн засгийн бакалавр зэрэгтээ төгссөн. Хас банкны маркетингийн газрын захирал Monnis Group-ийн дэд захирал Anax Access компанийн гүйцэтгэх захирал сүү хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Landman хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ardlife хязгаарлаг хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Улаанбаатарын үнэт цаасны бирж хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар тус ажиллаж байсан. 2023 оноос сүү компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та. Эхлээд хоёулаа сүүний энэ үйлдвэрийн тухай ярив. Түүхийн өнөөдөр ямар төвшөнд байгаа. Тэгээд яг хэдэн хүн ажилдгийг, юу хийдгийг тухай ярьж өгөө. За сүү хувьцаат компани бол Монгол улсын ууган үйлдвэр 1958 онд бол байгуулагдсан. За энэ жил бол одоо ингээд 67 дахь жилдээ бол үйл ажиллагаа 68 дахь жил рүү орсон байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол нийт 800 ажилтнтай үйл ажиллагаагаа бол явуулж байгаа. Монгол улсын 6 аймгийн газар нутаг дээрээс өдөр болгон одоо Улаанбаатар хотыг тойрсон 300 км-ийн радиус дээр дотроос бол 2500 малчт фермерүүдээс бол сүүгэл цуглуулж байгаа. 2500 литр. Тий. За үйлдвэр 24 цаг ажиллаж байгаа. Тэгээд 24 цаг ажиллаад ер нь бол 24 цагийн дотор яг өглөө одоо фермерээс авсан сүг Улаанбаатар хотын хэрэглээч сүлжээлгэрүүд дээр хүргээд өчөж байгаа гэсэн үг. Өглөө нь аваад дараач өдрийн өглөө нь боловсруулаад одоо халаагаад ариутгаад тэгээд хүргээд өчөж байна гэсэн үг. Тэгэхээр ярьж өдөрт 2500 литр сүү 2500 фермерээс хичнээн хэмжээний сүү авд. За ер нь бол өвлийн улиралдаа нэг 80 орчим тонн, зуны улиралдаа нэг 200 тонн сүү авч байгаа өдөртөө. Улаанбаатар хотын хэрэгцээнд л гордуу явцдаг баг тий. За энэ хөдөө орон нутгаар ч гэсэн хүргэж өгч байгаа. Нийт 3500 цэгдэрийг Улаанбаатар хотын өдөр болгон бол хүргэж өгч байгаа. Ер нь бол Монгол улсын 21 аймгийн газар нутгаар бол хүргэж өгч байгаа да. Гэрээдүүдтэй. За сүг аваад юу хийдгийг сүгээр. За сүгээр бол ерөнхийдөө за одоо жишээ нь яг өнөөдөр өглөө 5 цагаас манай сүүний машин одоо үйлдвэрээс гараад одоо хоршоод фермерүүдээр явж сүгээ цуглуулж байгаа. За тэгээ ер нь бол үдээс хойш нь хурж ирнэ. За тэгээ үдээс хойш нь хурж ирэхлээр үйлдвэр дээр ирсэн сүг ер нь бол энэ бүх процесс дээр ерөнхийдөө нэг одоо чанарын шинжилгээнүүд бол хийгдэж идэв. За тэгээд 3 шатны ерөнхийдөө дамжлага дамжсан юм чанарын шинжилгээ гэдэг. За анх бол фермер одоо тэр хоршооныхоо хөргөлтөд танк руу сүгээ хийхийн тулд нэг чанарын шинжилгээ өгч байгаа. За энэ яаж яах гэхээр за тэр 3 тонны тийм танканд одоо 40 тонны одоо 2-3 бетон сүгээ хийхийн тулд тэнд лаборант одоо бетон болгоноос шинжилгээ авна. Яг тэгэхээр нэг бетон чанаргүй сүү тэр 3 тонны савнд орох юм бол тэр 3 тонн сүү өөрөө чанаргүй болно гэсэн. За тэгээд чанарын шинжилгээ аваад тэнцэх юм бол хөргөлтөө танкнд тийм. За хөргөлтөө танкнд хийсэн одоо хотод хоршооны хөргөлтөө танкнд байгаа сүг үйлдвэрийн одоо жолооч болон лаборант очиж сүг авна. За манай сүүний нийт 40 машинтай. За 5-аас 10 тонны ерөнхийдөө даацтай машинууд бол байгаа. За тэгэнгүүт нөгөө хоршооны 3 тонн сүг гэхлээр нэг юм сүүний машин бол 2-оос 3 хоршоон дээр очиж сүгэн цуглуулж авч. За тэгэхээр нэг хоршооноос муусаа авчих юм бол нөгөө том 5-аас 10 тонн сүмнөр одоо муудах гарчлага эрсдэл үүснэ. Тэгэхээр жолооч лаборант хоёр маань яг тухайн хоршооны сүг сүүнийхээ машинаар холбохоос өмнө мөн чанарын шинжилгээг авч байгаа.
За 3 төрлийн шинжилгээ авч байгаа. За тэгээд сүүний машин маань үйлдвэр дээр ирээд холбогдохоос өмнө бас манай үндсэн чанарын алба маань үйлдвэрт холбохоос өмнө шинжилгээ авна. За тэгээд тэнцэн тохиолдолд үйлдвэрлэл холбоно. 1.5 тонн 1.10 тонн одоо машин чанаргүй сүү бас үйлдвэрт холбогдчих юм бол өөрөө бас одоо тэд чигээрээ сүг мод. Тэгээд сүг аваад яах вэ? За сүг тухайн сүгээ аваад за аль чиглэлээс ирсэн те ер нь одоо хэр одоо чанартай сүг гэдгээс нь ерөнхийдөө ангилал. За ер нь бол яг хамгийн сайн чанартай буюу одоо хамгийн эсгэлэн багтай гэж хэлж байна. Ер нь бол эсгэлэн сүүл өөрөө нэг 12-аас 14% эсгэлэн бол байдаг. Тэгээд тэр эсгэлэнтэй сүүнүүд тэр нэгэд үргэлж дээш өсч явж идэг байхгүй юу? Буюу нэг эсэх тэр муудах процесс явагдаж байна л гэсэн үг. Хэд хүрээд гашилдгийг? За 23 хүрээд л гашилтаа. Тэгэхээр 14-өөс 23 10хан юуны тий. Тэгэхээр энэ хооронд амжиж сүүг одоо маш богино хугацаанд халааж одоо UHT технологи гэж байгаа. Хэдэн градус хүртэл? За UHT технологи 137 градус хүртэл. За ер нь ийм 20 тонны контейнер шиг юм том хэрэлцэн төмөр байдаг. Одоо ийм хоолоонууд. Яг тэр хоолоогоор асар хурдтайгаар өрнөжтэй даралтайгаар 6 секундын дотор сүг 137 мөртөл халаагаад буцаагаад 4 мөртөл өргөжж байгаа. За тийм. За тэгээд энэ процесс дээр ерөнхийдөө сүүний дээр одоо аюултай ерөнхийдөө ариутгах процесс өөрөө явагдчихж байна. нэмэгт 4 градус тий? Тий, нэмэгт 4 градус. 137-оос нэмэгт 4 рүү огцсон бо. Тэг унгана. 6 секундын дотор бүх процесс болж байгаа. За 3 секундын дотор 137 мөрт халаад 3 секундын дотор буцаага 137-оос 4 хүртэл хонжно гэсэн. За нарийн төр багаар өгөөд. Тий. За энэ бол ер нь дэлхий дээр байдаг гол технологи тий? За энэ бол одоо дэлхийн нийтийн одоо хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи гэж хэлж байна. За ультра хай температур гэж байгаа. UHT гэдэг нь. Юу болохоор энэний өмнөх технологи нь болохоор одоо пастеризац гэж ярьдаг. Пастеризац нь болохоор ер нь бол 70-аас 60-аас 70 градус дээр сүг одоо буцалгаад халаагаад тэгээд ерөнхийдөө буцаагаад хөргөдөг. Тийм хүртэл буцаагаад ерөнхийдөө 4 мөртөл хөргөдөг. За энэ процесс бол харьцангуй удаан. За тэгээд ийм маш хурдан ингэж хийдэг. Энэ хэдэн онд нэвтрүүлсэн гинэ? За нэг 90 оны үеэс юм ерөнхийдөө үйлдвэрүүд дээр бол нэвтрээд. За компани хэдэн оноос хувьцаат болоод өнөөдөр хэдэн хүн эзэмшиж байгаа гинэ? За компани болохоор 1991 онд хувьцаат компани болсон. Одоо Монголын бүхэл компанитай адилхан хувьцаат компани болсон байж байгаа. Тэгээд нөгөө ваучраар зарагдсан. Тий, ваучраар зарагдсан. За 2006 он хүртэл төр сүүцэд компани тодорхой эзэмшиж өөрөө үйл ажиллагааг явуулдаг байсан. За тэгээд 2006 онд бол бүрэн хөвчлөгдөж. Тэгээд одоо бол 100% эзэмшлийн хувьцаат компани л байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийт 13,000 гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр бол үйл ажиллагаа. Ингээ нийт энэ хувьцааны хэдэн хувь нь пабликийн 100% гэж үзэх юм бол 100% паблик. 100% паблик. Тэгэхээр нийт хэдэн хүн эзэмшдэг гинэ? 13,000 эзэмшиж. 13,000. 13,000 тий. Хувьцаа эзэмшигчтэй. Тий. За тэгээд энэ жил Монгол улсын нэлээд олон хөрөнгөний биертэй бүртгэгдсэн компаниуд ногдол ашиг хуваарлаж байгаа. Энэ жил танайх бас хуваарлаж байгаа. Ямар ашиг хийгээд ямар хуваарлт хийж байгаа гинэ? За манайх ер нь бол 2014 оноос эхлээд ер нь бол ногдол ашиг авалт тогтмол хуваарлж эхэлсэн байж байгаа. За тухайн жилийн цэвэр ашигынхаа 30%-ийг бол ногдол ашигаар бол хуваарлдаг. 70%-ийг нь бол эргүүлээд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх дээр бол хөрөнгө оруулалт бол хийгээд явж байгаа. Одоо сүүлийн 10 жилийн хугацаанд бол компанийн үнэлгээ бол 10 дахин нэмэгдсэн. За тийм. Одоо 10 жилийн өмнө нэг ойролцоогоор 28 тэрбум орчим төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсан бол одоо 2015 онд 14 онд тий. 14 онд 28 тэрбум. За одоо 240 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон байна. 240. За 10 дахин баг тий. Тийм. За тэгээд энийг ерөнхийдөө та бүхэн яаж үзэж байгаа? Яаж 10 жилийн дотор ийм 10 дахин энэ одоо компани үнэлгээг нэмчихсэн шүү дээ тийм ээ. Эний гол юм хөдөлгөж хүч нь юу байсан гэж үзэж байгаа. За мэдээж энэ дээр бол бас тодорхой хэмжээнд яг за төр засгийн гэх юм уу бас нэг бодлогод байгаа. За энэ дээр маш амжилттай хэрэгжсэн гэх юм. Нэг талаасаа бол яг энэ сүүсүн бүтээгдэхүүний яг ялангуяа яг энэ шингэн сүү тэгээд тараг импортыг ерөнхийдөө 15% болгосон. Импортын татвар 16 онд болсон процесс тий. За энэ бол өөрөө бас яг тухайн үед яг тэрнээс өмнө процесс өөрөө яг ямар байсан гэхлээр манай яг супермаркетуудын хамгийн яг тэр гол лангуун дээр
Орос сүүнүүд өрөөтэй байдаг гэсэн. Та одоо хэрвээ санаж байгаа бол ийм шар өнгөтэй үнэний зурагтай молоко гэж бичсэн тий. За тэгээ бас ийм хятадын или болон меню гэдэг ийм цагаан ногоон савтай юм шиг. Тэр бол ингээд ерөөдөө дүүрэн бит байдаг гэсэн. Монгол сүүрэ хаана байсан гэхэлэр Годомжинд байрны гадаа сүү аваад бетоноор авдаг тийм бетоноор ингээд зарагддаг. Тийм байсан. Тэгээд яг энэ нөгөө шийдвэр өөрөө 2016 онд бол гарч ирсэн. Тэгээ энэ шийдвэр гарснаар бол нэг талаасаа бол ингээд нэг 5% манай импортын төторч өөрөө 5% байхгүй. Тэгээ 5%-ыг 15% болгосон энэ өөрчлөлт эргээд сүү хувьцаат компани малчт фермерүүдээс нэг 10%-аар илүү сүүгээ худалдаж авах тэр нэг боломжийг нээгээд өгчөж байгаа. Нөгөө талаасаа яг тэр зах зээл дээр яг тэр гадны импортын бүтээгдэхүүнтэй адилхан үнээр зарагдсан шүү дээ. Гэхдээ бид нөгөө малчт фермерүүдээс сүүгээ авах үнээр нэг 10%-аар л нэмэгдүүлэхэд бидэнд сүүгээ өгж байгаа фермерүүдийн тоо өөрөө нэмэгдээд ирж байгаа. Нөгөө талаа зах зээл дээрээ бас яг ижил нэг өрсөлдөөний төвшин гараад ирж байгаа. Бид нэр яаж ч бодсоо одоо юу гэдгийг хэдэн тэрбум одоо хүнд үйлдвэрлэж байгаа. Одоо хэдэн 100 сая ширхгээр нь өдөртөө ингээд үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн нэг жөртөгтэй өнөөдөр одоо ингээд хэдэн 100 мянган хүнд одоо үйлдвэрлэл эсвэл сая хүнд үйлдвэрлэл зориулж үйлдвэрлэж байгаа энэ үйлдвэрлэлийн тоошрыг өртгөө өрсөлдөхэд аюу хэцүү байхгүй. Одоо хэдэн 100 дахин амтх өртгөө. Тэгэхээр ганц сүүч биш. Бүх бараан дээр хоёр хөршүүртэй өрсөлднө гэвэл нөгөө эдийн засгийн размер хэмжээ гэж байдаг шүү дээ. Буюу нөгөө том учраас нэгжид ногдох зардал нь хамаагүй илүү учраас хамаагүй бага учраас манайхан давагдаа. Гэхдээ ялангуяа хүнс гол энэ бүтээгдэхүүнүүд дотроо дотооддоо үйлдвэрлэхгүй өсөж өгч юу ч болох юм байна. Энд дээр үл нэг стратегийн хүнсгээд хойд яг 6 нэг төрлийн бүтээгдэхүүнээ гаргаад яг тэр дотор нэмсэн. Энэ өөрөө маш том нэг өөрчлөлтийг бол. Тэр юу байсан? За тэр нэг талах юу мах нэг гурил будаа энэ тэргээд тэгээ сүү гэж явжсэн. Гурил будаа сүү. За ингээд энэ 10 жилийн дотор энэ зөвхөн нэг шийдвэр нь байгаа. За хоёр дахь шийдвэр нь болохоор яг энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд өнөөтөөс чөлөөлнө гэдэг тийм хуультай байжгаад тэрэнд нь зөвхөн нэг малчит фермерүүд нь хамрагдаад байдаг. Гэтэл нэг үйлдвэрүүдийн ерөөс хамруулаг байсан байхгүй. Тэгээ энэ өөрөө 17 онд болсон бас процесс юм. За тэгээд тухайд бол ер нь бол үйлдвэрүүдийг хөдөө аж ахуйгаас бэлдсэн одоо түүхий дээр нь бас нөөтөс чөлөөлж өгсөн. Энэ өөрөө эргээд үйлдвэрүүд дээр ирдэг байсан дарамтыг бол багасгаж өгсөн байж байгаа. За тухайн үед бас ингээд нөгөө малчид нөөтгөө сүг өгчдөг. Гэтэл үйлдвэр өөрөө тэр чинь дэлгүүрт нийлүүлэхийн тулд өөрөөсөө одоо нөөтийг үүсгэж бид нар экстра 10% зардлыг гаргаад ингээд үйлдвэр нийлүүлээд байхлаар үйлдвэр жишээ нь хуурайс уу импортлоод оруулж ирж байгаа тэм компаниуд тэр чинь илүү ашигтай байгаа байхгүй. Тэ нөөтөө ингээд гал дээр 10% чинь тэгээ буцаагаад. Тэгээ энийг хизээ юм болгосон. 17 онд ерөөдөө болсон. За энэ хоёр дахь том бодлогын зөв тал байжээ гэж. За 2009 онд болохоор бас нэг шийдвэр нь ер нь яг энэ хөдөө аж ахуйн яг малчит фермерүүд дээр ер нь өвлийн 5 сар дээр нь сүүн дээр нь литр тутам дээр юм 500 төгрөгийн татгаас өгье гэдэг тийм шийдвэр байсан. За энэ өөрөө эргээд яг малчит фермерүүдийг юм зохиомжтой хэлтүүлэг хийгээд илүү нэг мэрэгжлийн фермер болох чиглэл рүү явуулах айгүй том хөшөөрөг болсон. За төрүүлс нөгөө зуны улиралдаа сүү айгүй ихтэй. Тий. Өвөлдөө сүүн байхгүй болчихдог тий. Энэ үзэгдэл бол ерөнхийдөө байхгүй болсон гэж хэлж байна. За өвөлдөө ч гэсэн сүүгээ авдаг. Нэгдүгээр гадна талаасаа бол зөв бодлого явсан байна улсын хэмжээнд тийм ээ. За дотор талаас одоо хоёулаа зах зээлийн тухай ярив. Сүүний зах зээлийн тухай. Монгол улсад энэ сүүний зах зээл дээр хичнээн за доглогч гэвэл анхдагч гэвэл бүх малчид байна. Тэгээд эднийг орж байгаа өөр асуудал. Тэгээд ер нь Монгол улсад энэ сүүний салбар дээр хичнээн сүүний үйлдвэрүүд байдаг. За сүүний үйлдвэрүүд чинь бараг 70 орчим сүүний үйлдвэр байна. За томоохон ерөнхийдөө 5 сүүний үйлдвэр бол үйл ажиллагаагаа яг үндэсний хэмжээнд бол тэр нь юу вэ? Ямар 5 үйлдвэр явж байгаа? 5 том доглогч чинь тий. За сүү хувьцаат компани байгаа, Apu Dairy байгаа, Vitafit Milk байгаа. За тэгээд Teso байгаа. Тэгээд Monsu байгаа. Monsu. Тий. Энэ дотроос Монгол улсын анхны сүүний үйлдвэртэй холбоотой санаах юм биш үү? Тий. За ингээд энэ бүх үйлдвэрүүд нийлээд манай улсын хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангадаг, үлдсэний яадгийг. За яг өнөөдрийн байдлаар бол яг Монгол улсын нийт иргэдийн жилийн сүүний хэрэглээ одоо чинь 2025 онд авч үзэхэд 102 сая литр
сүүс сүм бүтээгдэхүүн хэрэглэсэн баг. 102 сая. Тийм 102 сая. За Энэ нь өөрөө эргээд 2 сая тонн. 100 литр. За литр. За тэгээд энийг эргээд ингээд нэг иргэдийн хэрэглэн дээр хуваагаад үзэхлээр нэг хүн дунджаар 80 мл сүүс сүм бүтээгдэхүүн өдөрт хэрэглэж байна. Өдөрт тийм. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж нь өдөрт 400 мл сүүс сүм бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмжтэй. За хэрэглэх хамгийн одоо зөвлөмжийн хамгийн доод хэмжээ нь болохоор 200 мл сүүс бүтээгдэхүүн гэж байна. Тэнгүүд одоо өнөөдрийн бидний хэрэглээ болохоор өдрийн дунджаар нь 80 мл буюу нөгөө зөвлөгөөт хэмжээнээсээ тэгээд цэвэр сүүнээс гадна сүүн бүтээгдэхүүнүүд ямар хэлбэрээр тооцдгийг. За одоо эн чинь яг нөгөө сүү байгаа, тараг байгаа. За тэгээд эн чинь бяцлагууд орж ирнэ. За тэгээд аарц, ааруул, цэцгийн тоос. Тэгээд нөгөө зайрмаг гэдэг юм сүүнээс гаргаж авч байгаа бүх бүтээгдэхүүнүүд энэ хэрэглэн дээр л ороод. За тэгвэл нэг талаас дэлхийн хэмжээнд бид нар махтай малтай сүтэл гэдэг хэрэглээ маань жоох юм байна. 5 дахин бага байна дундаж бас. Төлөвснөөс. За тэгээд энэ болохоор бид нар нийт зах зээлээ ярьж шít. Энэ манай ер нь Монгол улсын яг өөрийнх нь нийт хэрэгцээний хэдэн хувийг өөрсдөө дотроос үйлдвэрлэдэг. За ер нь бол энэ за үйлдвэрлэлийн бол ихэнх бол энэ дотоод за жишээ нь бяцлаг бол импортоор орж ирж байгаа. За 90-с илүү хувь нь. За зайрмагны бол бараг 60-аас илүү хувь нь бас импортоор орж ирж байгаа. За Монгол улс яг өнөөдрийн байдлаар яг шингэн сүүнийхэн зах зээлийг бол яг 100% хангаж явж байгаа. Яг фреш сүүнийхэн. Эргээд яг нь урт удаан хугацаанд хадгалдаг тетрапак савлгаатай сүнүүд байгаа. За тэрэн дээр бол бас нэлээд өндөр дотоодоос бол үйлдвэрлэж байгаа. Гэхдээ ер нь бол ихэнх үйлдвэрүүд бол энэ дээр бол илүү хуурай сүү хэрэглээ явж байгаа. Импортоо оруулж ирж байгаа. За жилдээ бол яг тухайн тооноор бол нэг 6000 орчим тонн хуурай сүү бол импортоор орж ирдэг. Монгол улсын хэмжээ. Тийм квотатай бол байна. Нийт эхлээ бүр яг сүүгээд нийтээр хэрэгцээ хийдэг гинэ. Монгол улсын хэрэглээ нөө. Тий одоо байгаа хэрэглээ. Та түр 102 сая. 102 тий. Гэтэ 102 саяын хэдэн хувийн дотооддоо үйлдвэрлэдэг байгаа юм. 102 сая литрийн нөө. За ер нь бол баг яг бит дүнгээр аваад үзэх юм бол 80 орчим хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байгаа. Бит дүнгээрээ. За мөнгөн дүнгээр бол 50 орчим хувийг нь. Боёо илүү нөгөө үнэтэй өртөг их шингэсэн бүтээгдэхүүнүүд нь илүү гаднаас импортж оруулж ирж байна гэсэн үг. Тэгээ энэ дотроо жишээл 102 сая чинь дотор нь яаж ангилдаг юм бол доо түүхий сүү гэдэг, шингэн сүү гэдэг юм уу, хуурай сүү гол ангил нь юу вэ? Тэр нэг энэ чинь нөгөө дотроо 102 сая литр дотор маань бүх бүтээгдэхүүнүүд бол орчиж байгаа би түрүүний хэлсэн. Тэгэхээр ингээд нөгөө сүүнч орж байгаа, тарганч орж байгаа, харуулнч орж байгаа, арцанч орж байгаа, цэцгийн тоснч орж байгаа, бяцлагч орж байгаа, заримганч орж байгаа, хүүхдийн тижээлэнч орж байгаа. Энэ бүгдээрээ нийлээ 102 сая литр гэж гарч ирж байна. Тэгэхээр Монгол дотооддоо одоо нэг хүний хэрэгцээ чи ахаад 5 дахин нэмэгдэх хэрэгтэй юм байна шүү дээ. Тий. Ойролцоогоор. Тэгэхээр тийм боломж нь юу байдгийг, ямар юугээр хязгаарлагдаад байгаа юм. Манай чи хамгийн их малтай орон гэж бид өөрсдөө мөн орон зөнгөд магтаад байгаа шүү дээ. Тийм тэгсэн мөртлөө энэ 102 сая тонн хэрэглээнийхэн 80% тодорхой гаргаад юм шүү дээ. Тий. Ер нь яг монголчуудын хувьд болохоор одоо юу гэдгийг за бид нэр 60 70 сая малтай гэж яриад байдаг тий. За 60 70 сая чинь бараг 50 сая нөгөө хонь ямаа хоёр л байгаа байхгүй. Өхөр сөрөг бол өөрөө нэг 5 сая орчим өхөр сөрөг бол байгаа. Тэгэхээр эндээс ингээ харахад бол за бид нэр хонь ямааныхаа сүүг хэрэгэлдэг байсан бол одоо жишээ нь за 70 сая малтай гэж одоо нүүр бардамс ярьж болно тий. Гэхдээ эн чинь нөгөө хонь ямааны сүү за бараг ямааны махыг ч хэрэглэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө эн чинь эргээд яг нэг сүүний зах зээлийг ярихын тулд бид нэр өхрийн тоог л ярих хэрэгтэй болж байна. Тэгэхээр 5 сая хөрс өргөтэй. За энэ 5 сая хөрс өргөөс одоо эргээд яг сүүний сүүх үнэний насны хэдэн үнэ байна тий. За энэ нөр Улаанбаатар хоттой бас хэд орчим одоо ойрхон байрч байна гэдэг чинь гэдгээс аваад үзэх юм бол ерөөхдөө бол нэлээд бага тоол гарч ирдэг. Тэгэхээр нөхөр сүргийн толгойг нэмэгдүүлэх нөгөө талаасаа бас яг энэ сүүний чиглэл рүү үнэ үйлдвэрийг сайжруулах чиглэл рүү бас явах шаардлагатай бол байгаа даа. Яг манай одоо ингээд тоо айгүй өндөр мөртлөө нөгөө бүтээмж айгүй багтай. За юу гэдэг өдрийн нэг 2 3 литр сүү өгдөг ч гэдэг юм уу. Тийм одоо үнэнүүд байгаад идэв.
Тэгэхээр одоо юу гэдэг тэр үнийг ингээд нэг тоолуулаад тижээгээд яг тэгээд тэндээс одоо юу гэдэг өдрийн 2-3 литр суу гаргаж байгаа нээс ингээд ашиг гаргана тэгээд тижээгээд жилийн дөрвөлөөр лавна гэдэг бол өөрөө боломжгүй зүйл. Тэгэхээр тэр сайн үйлдвэрийн үнэтэй үүдээ сүү их үнэ энэ төр авч барих тийм юм Монгол улс даяар өрнөж гинөө. За ер нь бол ер нь өрнөж байгаа. За манай компаниуд одоо чинь өнгөрсөн жил бол нэг 64 яг 1 миллиард үйлдвэрийн үнэийг бол импортлж оруулж ирсэн. За энэ жил бол бид нэг 6 өнгөрсөн оны төгсгөлөөр нэг 200 орчим үнэийг бол оруулж ирсэн. За энэ жил бол нэг 400-аас 600 орчим үнэ. Ханаас авчирсан. За энэ яг Голштейн гэдэг үйлдвэрийн үнэийг ерөнхийдөө бид нэр импортлж оруулж ирж байгаа. За өвөр Монголын яг энэ одоо энэ Ийли меню фермүүдээс ерөнхийдөө сонгоод оруулж ирж байгаа. Энэ Голштейн гэдэг энэ хөрчиг хятадын үнэ юм. Үгүй шүү дээ. Голштейн гэдэг чинь өөрөө Фризланд буюу Голландын одоо дэлхийн сүүний үйлдвэрүүд фермерүүдийн за ер нь бол бараг 90% нь яг Голштейн үйлдвэрийг бол ашигладаг. Тэгээд тэр үед яаж авчирдیں۔ За ер нь бол яг тусдаа машин байдаг, онгоцоор авчирч болно. Европоос. Тийм, Европоос. 1 миллиардыг бол бид нэр яг Францын одоо яг тэр 1 миллиард гэдэг тэрмүүж байгаа. Яг тэндээс нь бол ерөнхийдөө импортлж оруулж ирчихсэн. Тэгэхээр танайх өөрсдийн үнийг үүсдэг. Манай яг салбар ферм өөрөө Сэлэнг аймгийн Зүүн Араа хотод 300-ны ферм бол байх. За салбар 300. 2014 онд байгуулагдсан нийт 300-ны Голштейн үйлдвэрийн тийм үнэ бол байх. Гарцсан мэдгэдэггүй цөөр үз. Голштейн нь болохоор өдрийн 35 литр. 1 миллиард нь болохоор 25 литр. За Монголд бас нэлээд дэлгэрээд байгаа сүү махны чиглэл яг сементал үйлдвэр байдаг. Сементал яг бас нэг 25 литрийн битэн. Энэ хаанхын үйлдвэр. За сементал ч бас Францын байдаг л. 102 сая тонн бидэрт жилд хэрэгтэй байдаг. Тийм ээ. Тэрний нэг 80 орчмыг одоо өөрсдөө гаргаж байгаа. Цаашаа орох юм боломжууд байдаг. Тэгээ одоо ийм сая таны ярьсаар ийм үнэнүүдийг одоо сүүний ферм бол авч гинэ. Тий, одоо ер нь бол малчид фермерүүдийн маань хувьд бас үйл ажиллагаа нэлээд өргөжж байгаа. За энэ фермийн аж ахуйг бас эрхлэх сонирхолтой иргэдийн тооч гэсэн нэлээд нэмэгдэж байна. За одоо юу гэдэг гадаадд ажиллаж байсан ч гэдэг юм уу, эсвэл яг Улаанбаатар хотод ингээд ажил бизнес эрхэлж чаад ер нь хотоос жоохон зайтай те нэг 100 км-ийн ч юм уу радиус дотор эсвэл 200 км-ийн дотор ч юм уу ерөөхдөө ингээд нэг амьдралаа зохиогоод энэ чинь гэр бүлээ амьдрах тэр сонирхол бол өөрөө иргэдийн дунд нэлээд нэмэгдсэн байгаа. Ялангуяа хотын нэг агаарын бохирдол одоо тэглээгээд нийлүүлэлтэнд өөрчлөлт орж ийн үү? Орж байгаа. Тэд нар авчирж өгөх үү? Бид нар очиж авна шүү дээ. Авснаар аван за. Тийм. Бид нар ч одоо яг өдөр манай сүүний үйлдвэрч өөрөө 40 машинтай байхгүй юу? Тэгээ өдөр болгон 40 машин 365 хоногийн турш сүү очиж авч байгаа. Нийт 34 хоршоо байгаа. 34 хоршоон дээрээс нь сүүг бол. Тэгэхээр бид дандаа түрүү даяарсан 300 км-ийн дотор гэдэг байгаа тийм. Тэрнээс цааш яах юм? Тэд ч бас зөндөө юмнээ байгаа ш. Тэрийг ер нь яавал дээр бизнесийн ямар боломж байна? Та нарын төлөвлөгөө байна уу? За 300 км радиус дээр яагаад баригдаж байгаа юм гэхээр ер нь бол нөгөө зам дид үтсийн асуудал нэгдүгээрт байгаа. Эн чинь өөр ингээд нөгөө яг тухайн цэгээс гараад сүүгээд наашаа тээвэрлж ирэх хугацаа баг. За бид нар бол одоо тухайн одоо цэг дээрээ хөргөлтэй танк буюу сүүг 2-6 хэмдээр хөргөөд тэрийг юм тусгай бас юм зузаан цамцтай буюу юм давхартай юм сүүний танкын дотор хадгалаад наашаа тээвэрлж. За тээвэрлэх процесс өөрөө 6 цагаас илүү болох юм бол сүүч өөрөө замдаа одоо муудах гашлах тэр эсвэл нэмэгдэх тэр эрсдэл нь уламжлал нэмэгдээд байна гэсэн. Тэгэхээр хүлээж авдаг цэвүүдээ холдох тусмаа байгуулах хэрэгтэй юм шүү. Холдуулах тусам гэдэг чинь тэгээд эзэн нэгэн цагт яг тэр UH дээр өгөө буюу тэр ариутгах хэрэгтэй байхгүй юу? Маш богино хугацаанд. Тэгэл холдох тусмал нөгөө хөргөлтийн засаг үйлдвэр хоёрын зай өрөө холдоод ахлаар энэ өрөө процесс өөрөө сүү өрөө гашлах эрсдэл өрөө өснө буюу эргээд нэг үйлдвэр дээр эрсдэлтэй л гэсэн үг, ашиггүй л гэсэн үг. За ойрын үеийн төлөвлөгөө юу байх вэ компани? За сүү компани бодлохлоор одоо яг сүү 2 гэдэг үйлдвэрийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх төсөл эхэлсэн явж байгаа. За энэ өөрөө хүнсний хувьсгалын хүрээнд бол сүүцэд компани хөнгөлөлтөө зээлд хамрагдаад за тэгээд өдөрт одоо бид нар дөрвөөс нэг өдөрт 200 тонны хүчин чадалтай 200 мянган литр гэсэн үг. Энэ хүн хүчин чадлаа бид нэр
2 дахин нэмэгдүүлж байгаа буюу өдрийн 400 тонн сүү боловсруулах хүчин чадалтай болж байгаа. Өргөшин 2 дахин. За. Энэ өөрөө эргээд бас яг энэ маш эрчтэйгээр нэмэгдэж байгаа энэ малчт фермеруудын сүүг хүлээн авах, үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн болох энэ боломж өөрөө нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талдаа түрүүн хэлсэн нөгөө энэ 80 мл чинь эзэн нэгэн цагт хүмүүс ингээд нөгөө сүүний хэрэглээ. Энэ бол жил иргэцсэн нэмэгдээл яваад байгаа. Яг энэ хэдэн жилийн өмнө 40 мл гэдэг тоо байсан. Тэгэхээр одоо бол ингээд за нэг 4-5 жилийн өмнө 40 мл гэдэг байсан байхгүй. Тэгээд одоо нэг 80 болцсон явж байгаа. Тэгэхээр энэ шиг цаашаа өсөх боломжууд бол байгаа. Тэр өвөр Монголд хятад сүүний реформ гэж хийсэн. Бүх сургуулийн хүүхдэд маш амжилттай сүү гэж хийсэн. Өдрийн хоол гэдэгт заавал сүү оруулаад тэгээд 2-3 юм болсон байна. Нэг нь нөгөө хятад хүүхдүүд тэр юм шар шүттэй энэ төр гэдэг ойлголт байгуулсан. Хоёрдугаар хүүхдүүд маш том өссөн. Гуравдугаар мэдээж эдийн засгийн хөгжүүд байгаа. Тэгээ энэ үе шиг бид нар чивэл сургуулийн өдрийн хоолнд аль зэрэг сүү очиж байна. Тань судалгаа байна уу? Сургуулиудын хот өдөөгөр өөр л байна. За одоо яг сүүлийн 2 жил 2006 онд нөгөө нь эхэлсэн. За гэтэн төслөөрөө 1995 онд эхэлсэн. Тэгээд ингээд нэг юм 10 5 жилдээ юм тайлан гаргаа яваад идэв юм бэл. Тэгээд тэрэн дээр яг нөгөө хүн амынхаа дундаж өндрийг нөгөө талаас яг энэ залуу үеийнхаа дундаж өндрийг энэ тэр ингээд нөгөө үргэлж танилцуулдаг. Тэгээд яг нөгөө яг бодлогын гол зорилго нь яг тэр л юм билээ. Хятад хүний имижийг буюу нэг дэлхийн нийт ингээ хятад улс гэхлээр одоо тэр имиж толгойд нь бууж байгаа тэр дүрслэлийг л сайжруулах, өөрчлөх тэр л гол бодлого. Тэгээ өөрчилж чадсан байгаа юм. Хүүхдүүдийн дундаж өндөр нэмэгдсэн байгаа юм. Тэгээ энэс болоод энэ сүүгээ хүүхдүүдэд ядаж сүүгээ өгөх юмсан гэж ярьж исэн. Тэгээ ер нь улаан Монгол улсад явуулж байгаа хүүхдийн өдрийн хоолны, сургуулийн хүүхдийн хоолны хөтөлбөр түүний дотор сүү аль зэрэг оролцож байгаагийн судалгаа юм хүн байд юм уу? Бага. За ер нь бол энэ жилээс эхлээд ер нь нийслэлийн ер нь бүх сургуулиуд дээр яг энэ сүүний үдийн сүү хөтөлбөр бол хэрэгжээд эхэлсэн байж. Энэ 2006 онд өгн үдийн цайн нэртэйгээр өгн сүү гэж эхэлсэн. Гэхдээ тэгээд тухайн үедээ бас улс төрийн лобби орсноо эсвэл буруу шийдвэр гаргасны ярьсан тухайн үедээ хоол болоод тэгээд сүүлдээ борцог болоод тэгээд ер нь бол жоохон зам гарсан. Тэгээд энэ ажил буцаад ерөнхийдөө сэргээд одоо энэ жилээс эхлээд бас ингэ сүүгээд эхэлж байна. 200 мл сүүгээд эхэлж байгаа. Тэгээд бид нар яг тийм тодорхой хэмжээгээр пак одоо хэмжээ чи багслаач гэж хэлэх үү? Ер нь бол 200 мл сүү. Яг нөгөө ихтийнх чинь бас яг өдөрт 200 мл сүү гэжсэн. Тэгэхээр яг тэрийг л ерөнхийдөө яг дураагаад хийж байгаа. Ер нь 200 мл сүү чинь нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүний хэрэглээний доод хэмжээ шүү дээ. Тэгэхээр яг энэ ядаж нөгөө доод хэмжээнийхэн сүүг нь төр өгье бол гэдэг тийм шийдвэр гаргасан юм байна. За энэ танай үйлдвэрлэлд аль зэрэг нэмэлт шаардлага ирэх үү? Мэдээж энэ бол өөрөө сүүний хэрэглээг за үдийн сүү хөтөлбөр гэдэг талаасаа бол бид нар бол нэг тийм ашиг харахгүй байгаа. Одоо жишээ нь манай яг үйлдвэрийн үн 1500 гэдэг ийм 200 мл-тэй сүү бид нар одоо яг юунууд дээр цэцэрлэг сургуулиуд дээр 1100 төгрөгөөр нь нийлүүлж байгаа. Буюу тодорхой хэмжээний зардал алдагдал гаргаад бид нэр тэрийгээ бол өөрөө за маркетингийн зардлаасаа нөхөж гаргаад ерөөхдөө явж байгаа. За тэгээд өгж байгаа. Гэхдээ бидний хувьд ингээд харж байгаа нэг талаасаа бол энэ бол өөрөө нийгмийн хариуцлага. Нөгөө талаасаа энэ ч өөрөө бидний хувьд бас ирээдүйн хэрэглэгч болох юм байна гэж харж байгаа. Мэдээж нөгөө сүү хэрэглэлд сургах хэрэгтэй байгаа. Тэгээд том болоод ингээд сүүгээ хэрэглээд явах хэрэгтэй бол. За та бүхэн ингээд сүүний зах зээлийн тухай тэр дотор сүү компани өөрийнх нь оролцооны тухай ярьлаа. Хамгийн сүүлийн асуулт энэ түрүү нэг томоохон 4-5 байгааг ярьжсэн тийм ээ. Энэ бүхэн дотроос жишээ сүү компани юугээрээ тэргүүлдэг? За ер нь бол мэдээж бидний хувьд бол одоо технологи, үйлдвэрлэлийн одоо ноу хау буюу асар их хэмжээний туршлага байна. Монголын зах зээлээр ажилладаг. Хоёрдугаарт сүү хувьцаат компани бол өөрөө яг сүү бэлтгэлийн нэгдсэн систем гэдэг одоо энэ 34 оршоогоор дамжуулаад хөргөлтөө засгууд байгаа. Тэгээд энэ 40 сүүний машин гэж хэлж байгаа тийм. Энэ бүгд ингээд яг 24 цаг нөгөө талаасаа гээд 6 аймгийн газар нутгийг хамарсан. Гээд 365 гэж гэдэг юм систем байна. За энэ систем манайхаас өөр үйлдвэртэй байхгүй.
За тэгээд мэдээж яг нэг 4-5 машинтай үйлдвэрүүд бол байгаа. Гэхдээ яг ингээд нэлээд өргөн сүлжээг хамарсан бол компани бол байхгүй. За ерөнхийдөө тийм байна да. Тэгээд хамт олон туршлагатай яг нэг мэдлэгтэй бас хүний нөөц байгаа. Бидний хувьд бол яг эхнээсээ л яг одоо 58 оноос эхлээд яг үйлдвэр анх байгуулагдсан цагаас эхлээд яг үйлдвэрийн хөгжил өсөлтөд төв нэмрээ оруулаад явж байсан. Одоо яг энэ сүний үйлдвэрд бас ингээд 3 үеэрээ ажиллаж байгаа. Дөрөвт одоо бараг 4-р үе рүүгээ орж байгаа тийм ажилчид бол ажилтдаг. Тэгэхээр энэ л нөгөө монгол сүгээ мэддэг, боловсруулаа сурцсан, ариутгаа сурцсан. Тэгэхээр энэ нөгөө бас хүний нөөц нь манай л магадгүй давтал гэж. Шингэн сүн дээр танах нийт зах зээлийн нийлүүлэлтийн хэдэн хувийг нэ? За яг фреш сүний зах зээлийн бол 75-аас 80% бол энэ ерөнхийдөө ингээд сарын хугацаанд мөлөрлөөр хэлбэлцээ явж байгаа. Тэгэхээр 75-аас 80%. Дараагийн том тоглогч нь хий. За дараагийнх нь за тоонууд харах юм бол за Vitaфит тийм үү эсвэл Апо айл нэг нэг баг. За та хоёр ингээд үндсэндээ энэ салбарыг нийлээд ярьлаа. Ялангуяа түүний дотор ингээд санаа авах гол зүйл бол өшөө энэ салбар өсөх хөгжих маш их боломж байгаа юм байна. Тэгээ бүсчийн хөгжлүүл нөгөө сүг авах радиус нь өөрөөр явах юм байна тийм ээ. Тийм энэ тал дээр одоо нийлээд дэлгэрэнгүй ярьлаа. Мөн нэг чухал тэр хүүхдийн сүг хүүхдийн хоолны сургууль өгөх тухай ахиж сануулж ярьж байгаа юм л да. Янз бүрийн солонгос олон жил хадгалцыг өгж яхаар тийм ээ. Сүг шинээр нөгөөсөө гэж. За тэгээд танд болон танай хамт олонд баяр хүргэе. Ягаад гэвэл ногдол ашиг өгдөн гэдэг бол Монголын хүн болгон өөрөө баялагын эзэн болоход хувьцаа гэдэг механизмаар дамжаад ингээд өөрсдөө эзэн байхтай. Сүний үйлдвэрийн 1000-ийн 1% эзэмшдэг байхад л бас нийт шүү дээ. Яг тэгж нөгөө тодтоход нэг юм хэлж байгаа. Энэ дээр яг хөрөнгөний зах зээл дээр хүмүүс ингээ ногдол ашиг гэдэг дээр аюух акцент өгөөд байдаг байхгүй. Ногдол ашигаас гадна тухайн хувьцааны ханшийн өсөлтийг харах хэрэгтэй. Би түрүүн танд нөгөө ярьсан дотор хэлсэнтэй компани үнэлгээ 10 дахин өссөн гэж. За энэ юу гэхээр өнөөдөр компани хувьцаа за 600 төгрөг байгаа бол 10 жилийн өмнө 60 төгрөг байсан байгаа байхгүй. Тэгэхээр 60 төгрөгөөр хувьцаагаа авцсан өнөөдөр 600 төгрөг болцсон байна гэдэг чинь тэр хүний хөрөнгө 10 дахин өссөн байна л гэсэн үг тийм. Тэгээд дээрэс нь энэ хугацаан дээр экстра буюу нэмэх нь ногдол шиг авч. Тэгэхээр энэ бол ингээд нэг хөрөнгөний зах зээл дээрээс авч байгаа ашигыг яг энэ хоёр үзүүлэлтээр үзэж байгаа. Нэг нь ногдол ашиг, нөгөөх нь тухайн хувьцааны ханшийн өөрчлөлт. Энэ чинь нийлээд тэр үний өрнөр. Тэгэхээр ер нь бол ингээд маш сайхан тайлбар болж байна. Гэх мэтээр ер нь ганц өвч биш. Бусад бүх төрлийн компаниуд түүний дотор энэ уул уурхайн компаниудаас хувьцааг нь авчих юм бол тэр нь илүү ашигтай гэдгийг ер нь ингээд амьдрал харуулдаг шүү дээ тийм ээ. Тий. За баярлалаа. За баярлалаа. За хүн үзэгчдээ өнөөдөр дефакто нэвтрүүлгийн зочноор сүү хувьцаат компани гүйцэтгэхэрэл ганц тулга орцлоо. Баярлалаа. King Tower Apartment. Богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төвс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.